Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Бидний өнөөдрийн үзэх хичээлийн сэдэв маань ойролцоо ба эсрэг утгатай үгийг өгүүлбэрт оновчтой хэрэглэе гэсэн баттгал хичээл байна. Ойролцоо утгыг олж холбон бичье. Өргөн гэсэн үгний маань ойролцоо утгатай үг нь бүдүүн, зочлох, айлчлах, үзэх, харах, инээх, хөхрөх, уйтгарлах, гуних, харгис, хэрцгий. Цэгийн оронд эсрэг утгатай үгийг нөхөж бичээрэй. Ойролцоо ба эсрэг утгатай бүлэг үгсийг харьцуулан ярилцъя. Баярлах, гомдох гэсэн хоёр үг маань эсрэг утгатай үг болно. За тэгвэл баярлах гэдгийн ойролцоо утгыг нэрлээрэй. Баярлах, хөөрөх, баярлах, баясах. За гомдох гэдэг үгийн ойролцоо утгыг нэрлээрэй. Гомдох, гуних, гомдох, туних. Эсрэг ба ойролцоо утгатай үгсээс зөв сонгон өгүүлбэрийг гүйцээгээрэй. Ойчих бүр ухаан орох. Унах бүр санаа авах. Сайныг дагвал сарны гэрэл, мууг дагвал могойн хорлол. Хүний ирээн дотроо, могоон ирээн гаднаа. Эсрэг утгатай үг нөхөж өгүүлбэрийг гүйцээн бичье. Өдрийн бодол, шөнийн зүүд. Хална гаднаа, хайрна дотроо. Муу санаатны чих дүлий. Сайн санаатны нүд хурц. Хүнд тус хийвэл өөрт тус ирнэ. Хоёр нь сургаал шүлгийг уншаад эсрэг утгатай үгийг түүж бичээрэй. Сайхан муухай хоёр нь буян хилэнц хоёр. Тус хор хоёр нь цагаан хар хоёр. Өвөл зун хоёр нь хүйтэн халуун хоёр. Наран саран хоёр нь гал ус хоёр. Төрөх үхэх хоёр нь бүтэн эвдрэх хоёр. Бат хэврэг хоёр нь удаан түргэн хоёр. Дүгрэг гурвалжин хоёр нь өөтэй өөгүй хоёр. Бие даан хөгжих цаг. Хоёр нь шүлгийг дуурайн зохиож бичээрэй. Хичээлдээ идэвхтэй оролцсон суралцагчдаа баярлалаа.